За энэ үндэсний хиймэл дагуул гэдэг одоо ер нь ямар хэрэгтэй гэдэг бүгд л мэдж байгаа л да. Энд бол үнэхээр л одоо гарцаагүй чухал үед. Энэ геостационар орбитэд байдаг байршдаг энэ хиймэл дагуулаас судалж социализм үед яригдаж нэлээ явж байгаа. Тэгээс үлдээ чимээгүй болж одоо дахиад 2010-ад оноос эхэлж яригдаад энэ төвшөнд очсон байна. Ажлын хэсэг бол сайн ажилласан юм шиг байна. Ер нь олон компани та харилцаж мэдээ материалаа цуглуулж тэгээ ер нь хэзүүг бол үндсээр нь шинжлэх ёстой гэж бодоод байгаа юм. Бүр үндсээр нь шинжилээд аль нэг улс руу чиглэсэн бодлого энд бол хэрэггүй юм байгаамаа. Аль Монгол хамгийн ашигтай хөлбөрөө бодоо тэгээ ерөөдөө үнний талд бол ажлын хэсэг бол бас нэг өөр ингэсэн дүгнэлттэй болсон юм байна гэж ойлголоо. Одоо ер нь Франц, Хятад, Америкийн нэгдсэн улс гэл энэ чиглэлдээ бол тэргүүлдэг компаниуд байгаа. Тэгээ анхаармаар юмнууд байгаамаа. Тэр стационар орбит байдаг хиймэл үндэсний хиймэл дагуул байна. Одоо ажиллахад хэдэн жилийн баталгаа өгөх нөгөө зааталч чинь. Аль болохоор олон жилийн баталгаатай байвал зүгээр байгаа юм. За тэгээд тэр одоо өөрөнд телефоны сувгийн ажиллуулдаг, телевизийн нэвтрүүлгийн дамжуулдаг. За тэгээд зайнаас тандан судлалын зорилтуудыг хэрэгжүүлэхэд ашигладаг гэдэг энэ аль болохоор олон талын олон шугамаар ашиглаж болох энэ хөвлөрийн сонгоод мэдээж хэрэг одоо хямд үн хөнгөлтэй зээлгээд янз янзын юм бодох боловч аль болохоор олон чиглэлээр ашиглаж болох тэр талыг бодж бол бас манайд ирээдүйд хэрэгтэй. Тэгээ хурлын тогтоол гараад засгийн газар чиглэх юм бол одоо нэгэнт тэзүү хийгдсэн юм чинь тэр хэзүү дээрээ суурлж тэрнээсээ жишээ аваад харьцангуй богино хугацаа цоошин техник гэдэг засгийн үндсэл гаргаж ирж хилцүүлэх болов гэж ингэж бодож байна. Тэгээ энэнийг бол ер нь бид нар цаашдаа дэмжиж явах нь зүйтэй юм чухал тогтоол гарах гэж байна гэж бодож байна. За баярлалаа. Өглөө.